Өдрийн мэнд хөнгөлөлтгүй эмийн журийг цахимаар хэрхэн бичих талаар мэдээллийг хүргэх гэж байна. Үйлчлүүлэгчийн үйлчлэгийн хэсэг рүү орсон байх шаардлагатай. За үүнийхээ дараа даралт дээд болон доод зүрхний цохилт тэмдэглэл гэсэн мэдээллүүдийг бүгэлсэн байх шаардлагатай. Эдгээр мэдээллүүд заавалчгүй бүглэгдсэн байх шаардлагатай гэдгийг анхаараарай. За дараагаар уншаа тавина. ICT 10 болон DRG4 аль нэг хэсэг дээр нь уншийн код болсон нэрээр хайх боломжтой. Жишээлбэл кодоор нь хайхад гарч ирсэн сонголтуудаас тохирох уншийг сонгож өгнө. За уншаа тавиа болсон бол хадгалж гарна. Үүний дараа баруун гартлын дээд буланд байрлах жур үүсгэх цонхон дээр дараад гарч ирсэн мэдээллүүдийг бүглэнэ. Эхний ээлжинд журийн төрөл гэдэг дээр энгийн эмийн жур гэдгийг сонгоно. Дараа нь эмийн төрөл дээр хөндлөлтгүй эмийн сонгоно. За дараагийн хэсгээр эмийн бүлэг гэж байгаа. Тохирох эмийн бүлгийг сонгож өгнө. За жишээлбэл нингийн эсрэг эм гэдгийг сонгоод нингийн эсрэг эмийн бүлэг тохирох эмүүдээс өөрчлөлөгчөд тохирсон эмийн сонгож өгнө. Эмээ сонгохдоо дээр нь 2 дараад баруун гартлын цонх руу шилжүүлнэ. За өдөрт удаа болон хэд хоног гэсэн хэсгийг бүглэнэ. За мөн нэмэлт тайлбар байгаа бол тайлбар гэдэг хэсэг дээр тайлбар мэдээллийг оруулж өгнө. За өдөрт удаа болон хэд хоног гэдэг мэдээллийг бүглөхөд нийт эмийн тоо бодогдно. Үүний дараа жур үүсгэх гэсэн хэсэг дээр дараад таны жур амжилттай үүсээд код үүслээ. За үйлчлүүлэгч дээр бичих түмэн бичигдсэн болон таны бичсэн журийг эмийн журоор бичигдсэн эмийн жагсаалт гэдэг хэсэг дээр дарж харах боломжтой. Уг цонхны нэмэх хүртлийн нэмэх тэмдэг дээр дарахад тухайн үйлчлүүлэгчийн өмнө нь бичигдсэн журийн мэдээллүүд харагдах болно. За тухайн журоор хэвлэж өгөх боломжтой дээд болон байрлах хэвлэгтээр дараад хэвлэж өгч болно.